Монголын волейболын дээд лигийн 1-р тойргийн тоглолтууд өндөрлөх төхөж байна. За энэ 11-р сарын 18-ны өдөр лигийн талбайд нийт 3 тоглолт болсон. За эдгээр тоглолтуудаас Megastars баг 1 сетэд 39 оноо авсан онцгой үзүүлэлт гаргажээ. Дээд лигийн талбайд эмэгтэй 2, эрэгтэй 1 багийн тоглолт өчигдөр боллоо. Эхний тоглолт Хоббис Ургаачин багийн хооронд болсон. Хоббисын хувьд тун хүнд байдлаас хожил авсан гэж хэлж болно. Тэд тоглолтын эхний сетийг 10 оноо, 2 дахь сетийг 5 онооны зөрүүтэй дуусгаж илт илрүүллээ. Гэвч 3 болон 4-р сетийн тоглолтод Ургаачин клубын хамгаалалт нягтарч, довтлогоо 2 сайжирч сетийн зөрүүг 2-2 болгож тэнцвүүллээ. Ингээд 5 дахь сетийн тоглолт мөн л эцсийн мөчөд ялагч шийдэгдэж 15-13 харьцаатайгаар Хоббис улирлын 3 дахь хожлоо авсан юм а. Энэ өдрийн өөр нэг онцлог тоглолт Energy Megastars багийн хооронд боллоо. Энэ тоглолт улирлагснаас хойш хамгийн өндөр оноо авалттай тоглолт боллоо. За үе болгоны эхлэлийг Energy сайн хийжсэн ч өндөр оноон дээр төгсгөл хийж чадахгүй байгаа даа. За энэ нь хожигдлын гол шалтгаан байсан гэж хэлж болох юм а. За дараагийн тоглолтод Дархан Могулс Хашхан Өвөр ханга багууд хоорондоо тарж тоглолоо. Хашхан Өвөр ханга 4 ээлжийн тоглолтоор өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр тэд улирлын 3 дахь хожил авч 1-р тойргийн тоглолтыг 5 дугаар байраар өндөрлөж байна. Энэ тоглолтод Mackenzie Montevideo 18 оноо авч шилдэг тоглогч боллоо. Маш өрсөлдөөнтэй өндөр оноотой тоглолтууд өчигдөр асар анид болсон. Эдгээр гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг N Sports болон PSN 5 сувгууд аль биесны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байна. Шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгчээр оюу толгой хөгжил дэвшлиг хамтдаа бүтээй, дидиш оюуныг гэрэлтүүлэн, сон таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй. Токи залуус зориулсан өрн холбооны үйлчилгээ ажиллаж байна.